Баярлалаа. 2025 он маань ус хооронд маань бас дуйлантай шугантай дээрээс нь сайн сайхан удаан хугацаанд хүлээгдэжсэн төсөл хөтөлбөрөд бас хөдөлж эхэлсэн мөн одоо улс төрийн амьдралд ороо бусгай Монгол улсын түүхэнд байгаагүй одоо бас дөрмийн бус тий маш олон үйл явдал болж өнгөрлөө. Хэдий тийм ч гэсэн бид нар одоо 27 орчим жил хүлээгдсэн байсан ураны төслүүд төлөө хэл олболтын төмөр замын төслүүд маань хөдлөлөө. Эрдэнэ бүрэн ихэн голын усан цахилгаан станцын төслүүд бас хөдөлж эхэлж байна. Том цахилгаан станцууд маань бас хөдөлж эхэлж байна. Сайн сайхан мэдээ бидэрт бас байна. Ялангуяа засаглалын хувьд төрийн өмчт компаниудыг засаглалын ангилалд оруулах зарим нь одоо стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчт компаниуд дээр тодорхой хэмжээний хувьцаа гаргах олон нийтийн ялдыг тогтоох. За хувийн хвшилтэд өрсөлдөж байгаа төрийн өмчт компаниудыг бол татан буулгахтай холбоотой нийгмийн шин чанартай төрийн өмчт компаниуд дээр бол засаглалын сайн жишгийг хэрэгжүүлэх гэдэг ч юм уу. Ингээд ард түмний мөнгөөр санхүүжиж байгаа ард түмний хөрөнгө гэж тооцогддог нийтийн өмчтэй холбоотой асуудал дээр бас тодорхой хэмжээний ахис дэвширлүүд бол үнэхээр гарч ажиллаж чадчихна гэж харж байна. За оюу толгойн сонсгол боллоо. Өнгөрсөн одоо 16 жилийн хугацаанд оюу толгой компани өрөөгөөж Монголын ард түмэнд орох ёстой, Монголын ард түмэн өрөөгөөж хүртэх ёстой байсан. Тэгээ 2019 онд анхны өрөөгөөж хүртнэ гэж тооцоолж исэн. Энэ өрөөгөөж бол хоошилж 2037 хүртэл явах гэж байгаад бол харамсалтай байгаа хэдий ч гэсэн ард түмэнд бас тодорхой хэмжээнд оюу толгойтой холбоотой хэн шалах тур орны сонсголыг зохион байгуулж үннийг нь бол нээж өгсөндөө энэ шалах тур орны гишүүнүүд бас баяртай байгаа. Засаглалын хувьд бид нэр компани зөвшөөрлийн хуулиас ахуулаад усыг олдоор бол томоохон асуудлууд бас одоо хилцэгдэж байна. Тэгэхээр аж ахуйн нэгжиргэд амьдрал амжиргааг сайжруулах томоохон шийдвэрүүд бол хууль тогтоох засаглалын түвшинд бол гараа явна гэж бодож байгаа. Хувь хүн тойргийн гишүүний хувьд бол өсгөл болгон Орхон аймагтаас нэлээд очиж ажилласан. За ялангуяа хөх баага уруу ялж ажлын нэгдсэн одоо мэдээллийн төв байгуулах ажил маань өсгөл аймагт амжилттай хэрэгжиж эхэлсэн. Нийтдээ 23 сумыг хамруулах одоо хүүхдийн тоглоомын талбайн эхлэл тоглоомууд маань бас орж ирээд эхнээсээ сорилгодож эхлэхээр болж байна. За дээрэс нь бол дархтын утгаар аялал жуулчлалын томоохон бүс нутаг. Энэ бүс нутагт бол Багтахын голын гүүрнээс ахуулаад тодорхой хэмжээнд одоо гүүрний асуудлуудыг бид нар бас томоохон Баян зүрх сум, улаан улсамд байгаа томоохон гүүртэй холбоотой асуудлууд бас улсын төсөвд суулгаж чадлаа. Тэгэхээр 2025 он бас амжилт бүтээл дүүрэн байсан гэж харж байгаа. 2026 онд энэ амжилтаа ахиулж ард иргэдийнхээ одоо ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө одоо нэгэнт гүүрүүлж ажиллана гэдэг амлалтыг сонгогдсон улсын хурлын гишүүн учраас үүнийхээ төлөө сичингүүл ажиллана. Тэгээд 2026 онд ард түмэндээ эрүүлийн хаз жаргал дүүрэн байхыг хүсэн өрөө хамгийн гол нь төрд ажиллаж байгаа бид та бүхний төлөө илүү сайн сайхан амьдрахын төлөө бас хичээж ажиллах ёстой. Энэ үргийг сайхан сарлж байгаа гэдгээ бас хэлье. 2026 онд бид нар төрийн өмчт компаниуд дээр томоохон хэмжээний дэвшлүүдийг гаргах ёстой гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл энэ их одоо алдагдaltaй явж байгаа. Жишээлбэл зөвхөн 2024 онд гэхэд 1555 зөрчилд одоо нэг их 80 төгрөгөөр хэмжигдэх хэмжээний зөрчил илэрч байгаа жишээтэй байгаа. Тэгэхээр бид нар энэ их зөрчил, энэ их одоо хараа хяналтгүй байгаа төсөв мөнгийг бол татан болгож хараа хяналтанд оруулахын хараа хяналтанд оруулж авчлахын авчилж ард иргэдтэй өргөж хүртэхийн тал дээр л ажиллая гэсэн юм чирмэлцэлтэй байна. Мэдээж тойрог руугаа явж нэлээд томоохон ажлуудыг бол хийх ёстой. Одоо сайн нэмнээсэн Өсгөл аймгийг бол 23 сумыг нийтэд нь тэр чигт аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн дугаар анх хөх баогон өөр том ажлууд маань бол дор хаяж 13 сумд хэрэгжиж дуусгах ёстой байна. Бүх сумдуудыг хамарсан хүүхдийн тоглоомын талбайтай болох ажлууд манаас амжилттай эхлээд явж байгаа учраас энэ ажлууд маань бас нэг 15 орчим сумд хүрч дуусгах ёстой байгаа. За Монгол Солонгосын парламентын найрамдлын бүлгээр бол Солонгостой хамааралтай хүүхдийн боловсрол Солонгос улсад одоо орсон сууж байгаа 6718 хүүхдийн эрх ашиг хамгаалах ажлууд манаас 2026 онд амжилттай явагдах ёстой. Тэр хүүхдүүдийн ирээдүйн боловсрол эрүүл мэндтэй холбоотой нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлууд бол Монгол Улсын парламентын түвшинд бас шийдэгдэх ёстой гэж Монгол Солонгосын парламентын найрамдлын бүлгийн даргаагаар үзэж байгаа. Тэгээ энэ ажлууд маань амжилттай явагдаад дуснаа. Энэ төлөвлөгөөнд бол орсон байгаа гэдгийг бас хэлье.